Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан байдлаарх албан ёсны дүнг сонгуулийн ерөнхий хороноос өнөөдөр 9:30 минутанд мэдээлсэн. Ингэснээр Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хууль болон сонгуулийн тухай хууль зааснаар Монгол Улсын ерөнхийлөгч нэр дэвшигч Ардчилсан нэр дэвшигч элбэгдорж 50.23% саналаар бол ялт байгуулсан нэг нь тодорхой болсон юм а. Тэгэхээр 11 цагаас 12 цагийн хооронд сквадрын талбайд Ардчилсан нэр дэвшигч элбэгдорж ард түмэнтэйгээ бол энэхүү баяраа тэмдэглэлээд ард түмэндээ баярлалаа. Ээж минь болсон, ам минь болсон ард түмэндээ баярлалаа. Их өвөг дээдэстэй баярлалаа. Бүх Монгол нэмэр эзэн Чингистэй баярлалаа. Өнөөдөр 2,900,000 Чингис Монголын тав нутагт сэрж байна. Баяр хүргэе. ард түмэн тав бүхнийхээ төлөө. Суучихгүй. Жохон доошоо суучих. Зүтгэнэ. Ард түмэн тав бүхнийхээ төлөө. Монгол улс таныхаа төлөө. Өсгсөн хөөшөгчн үнэнчээр зүтгэнэ. Ард иргэдээ эрх чөлөө аз жаргалыг илрүүлэхийн төлөө зүтгэнэ. Улс орондоо хууль шударга эсрэг тогтоохын төлөө зүтгэнэ. Улс орныхоо хөгжил дэвсгийг улам эрчимжүүлэхийн төлөө их бүтээн байгуулалтын төлөө зүтгэх болно. Ардчилсан буйнаар ард түмнийхээ буйнаар Монгол Улсын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд дэлхийн нүдийг дэлдэлгсэн, дэлхийн нүдийг нээсэн, дэлхийн чихийг дэлдэлгсэн сайхан сонгууль боллоо. Та бүхэндээ их баярлалаа. Ардчилсан буйнаар алдартай аврах нэр дэвштэй мөн анх удаа Монгол Улсын төрийн тэргүүний сонгуульд эмэгтэй хүн нэр дэвштэй. Энэ бол ардчилсан буян. Энэ бол ард түмний буян. Би натаас өрсөлдсөн багт эрдэнэ удвал нартайгаар хамтран ажиллах болно. Намайг дэмжиж ажилласан ард түмэн та бүхнийхээ итгэлийг авч миний өрсөлдөгчийг дэмжсэн тэр сонгогчдийнхоо итгэлийг түлээж тэр итгэлийг авахын төлөө улам шургуу ажиллах болно. Та бүхнийхээ итгэлийг даана. Монгол түмний буян заяа тиймэрсүд ажил үйлсэн үргэлж өөдрөг байх болтугай. Миний Монгол мандтугай. Монгол түмний эрх чөлөө тусгай тогтнол мандтугай. Ерөнхийлөгчийн сонгуульд ялт байгуулсан Ардчилсан нэр дэвшигч элбэгдоржийн одоо баярыг тэмдэглэхээр бас ард түмэн сквадрын талбайд олноор зүгэлсэн байсан юм а. Тэдний сэтгэлээ сонсч байна. Тэгэхээр таны хувьд энэхүү түүхэн сонголтыг хийх бас тодорхой шалтгаанууд байсан байхаа тий. Өнөөдөр бас ард түмэн ерөнхийлөгчтэй ихтгэл хүлээл гэж дахин сонголоо. Монголын бүх ард түмний сонгуул боллоо. Энэ сонгуульд бол Монголын бүх ард түмэн сонгуульдаа яллаа. Ардчлал яллаа. Агуу бүтээн байгуулалт яллаа. Ардчилсан нам яллаа. Энд бол одоо ирээдүй маш их гэрэлтэж байна. Газар сайгүй бүтээн байгуулалт өрнөж байна. Энд бол одоо иргэн хүний хувьд бол одоо би одоо маш их бахархаж байна. Хотод ч ялгаагүй, хөдөөд ч ялгаагүй их бүтээн байгуулалт урд өмнө үзэгдээгүй их бүтээн байгуулалт бол эхэлж байна. Ийм учраас манай Монголын ард түмэн бол маш зөв сонголтоо хийсэн. Ардчлалыг улам баталгаажууллаа. За миний хүсэн хүлээж байгаа зүйл бол одоо авилга гэж нэг айхтар юм байна энэ бол. Одоо бидний халаасны мөнгнөөс бидний татвараас одоо хугасалж одоо олон арван цэцэрлэг сургууль эмнэлэг барих мөнгийг хэдхэн хүн авчиж штэ.
Үүнд бол манай ард түмэн бол төвчхгүй. Тийм ч учраас сонгуулаа бол ардчилсан ерөнхийлөгчтэй өгсөн гэж бодож байна. Ийм учраас одоо авилгалыг бол одоо хоошид бол одоо бүрэн мөсөн цэглэх хэрэгтэй гэж бодож байна. Тэр нь. Нөгөө тэгвэр бол элбэгдэр ерөнхийлөгч бол олон улсад асар нэр хүндтэй ерөнхийлөгчүүд. Үүнийг бол дэлхийд дахин харж байна. Монголын ард түмэн бас харж байна. Маш их нэр хүндтэй ерөнхийлөгч. Ийм учраас ажлыг үргэлжлүүлээд хийх нь бол туйлын зөв. Ерөөсөө туйлын зөв. Миний хойд үе хүүхдүүд тав хүүхдүүд минь маш их гоё сайхан амьдрал ирээдүй ирнэ гэдэг их зэрэглээ. Сонгон хайрхан дүүргийн 5 дугаар хорооны бүрхөө хөвгтө эзэн гэдэг хүн байна. Баярлалаа гэж миний ерөнхийлөгчүүд бас мэд бишүүлээрэ. Гүг өнссөн шүү дээ байгаагүй. Маш их баяртай байна. Өнөөдөр Монгол улс хөгжил гэвэл энэ сонголтыг хийх ёстой байсан. Мэргийн сонголт хийсэн сонгогчдоо маш их баярлж байна. Урлаг соёлыг мэдээж дэмжлэгүүл яах вэ? Тийм ээ, оюутнуудад одоо ингээд тэтгэлэг олгочлаа. Оюутнууд цаашаа сурах ирэмцээр дүүрэн байна. Оюутнууд хөгжиж юм бол Монгол улс хөгжинэ. Монгол улс иргэнэл хөгжүүлэх ёстой, тийм ээ. Уул уурхай хөгжлөг байх. Гэхдээ хүн нэгдээ босорж иж хөгжих ёстой гэж би боддог. Тэгэхээр энэ оюутнуудыг энэ дэмжиж байгаа, залуучуудыг дэмжиж байгаа бодлого бол урд хинээс ч өмнө гарч байгааг бол ийм сайхан бодлого шүү дээ. Энэ эх жил 4 жилд Монгол улс орон маш өөр өнцгөөс харагдаж өөр болох болоо гэж миний хувьд бодогдож байна. Маш олон шин зүйлийг бүтээгээсээ, шинэ бүтээн байгуулалтын тэр тусмаа эргэн хүний, залуу хүний хөслөн мөрөөдлийг биелүүлж өгөөсэй гэж хүсэж байна би. Ард түмэн 2013 онд элбэгдэгч ерөнхийлөгчийн өнгөрсөн 4 жилд хийж хэрэгжүүлсэн ажлыг улам цаашаа үргэлжлүүлээсэй. Улам эрчүүчтэй ажилласай. Авилга хийх болыг бүр үгүй болгоосай. Ард түмний амьдралыг улам дээшлүүлээсэй. Улаанбаатар хотоо Олимпийн наадам зохион байгуулахад нэг алхам ойртуулаасаа гэж хүссэндээ ард түмэн энэ сонголтыг хийлээ. Ард түмэндээ маш их баярлалаа. Энэ Монгол улстай байгаа авилгыг тийм ээ, авилгыг бүрөөсөө алга болгож өөрийнхөө амлсан бүх зүйлийг бас хийж чаднаа. Та зоригтой шүү. Та үнэхээр дайк шүү. Монгол залуусаа ерөнхийдөө ажлыг дэмж дайкаар бүгдээ дайкт нэгдэжээ. Бүгдээ дайк байцгаая.